Хоршоолын салбар анх 1921 оны 8 сард ардын харилцан туслалцах хоршоо нэртэй 116 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж байжээ. Харин одоо улсын хэмжээнд 2400 гаруй хоршоо, 212 мянга гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Цөөхөн хүн амтай газар тариалан хөдөө аж ахуй зохиолсон манай орны хувьд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажилгүйдлийг багасгахын тулд хоршооллыг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг салбарын сайд хэлж байна. Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг эхний шат хэрэгжиж эхэлсэн байна. Үр нөлөө гарсан гэдгийг хэллээ. Тэгээ эхний шатны үр дүн бол бас хоршоо гэдэг энэ үйл ажиллагааны эргэцэн. Одоо альва үйл ажиллагаа бол хууль эргэцүүл тодорхой байх. Энэ талаар чамлах хараг бас эргэцүүнүүд бүрдчихлээ. Хууль гарлаа, засаг төрийн тогтоол гарлаа, түүний хэрэгжүүлэх хөтөлбөр гарлаа. Хэн юугаа хариуцах уу гэдэг эзэн тодорхой боллоо. Гаргах одоо эдийн засгийн тооцоо гарлаа гэдэг бол бас чамлах хараг одоо алхмууд бол одоо хийгдсэн. Одоо бол бодиттой ажил болгох. Тэгээ энэ 12 он бол Монгол улсын хувьд бол энэ хоршооны салбарын хувьд бас түүхэн он жил нэгсэн үндэсний байгууллага дээр Монгол улсын санаачлагаар 12 оныг хоршоог одоо дэмжих жил болгож зарласан. Хоршоо байгуулахаар сонирхож санаачилж байгаа иргэдэд тулгамддаг гол асуудал бол санхүүгийн хомсдол юм а. Энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ихээхэн анхаарч тодорхой арга хэмжээнүүдийг шат дараатайгаар авч хэрэгжүүлж байгаа гэлээ. Тодорхойлбол жижиг дунд бизнес эрхлэгчдэд урт хугацааны зээл олгосон байна. Энэ өдөр салбарын эрхлэгчдэд урт хугацааны зээл олгосон байна. Энэ өдөр салбарын ахмад зүтгэлтнүүдэд 90 жилийн айн баярын медаль гардуулах ажиллагаа боллоо. Тэдний ажиллаж байх үеэс их олон зүйл өөрчлөгдсөн гэдгийг тэд хэлж байна. Тэгэхээр зэрэг би горшоол үүсэж өгсөн 90 жилийн хойд оролцож байгаад маш их баяртай байна. Тэгээд ингээд өнөөдөр бол 90 жилийн хойд медаль хүлээж авлаа. Бидний одоо 60 хэдэн он үед бол бас хүндгэн байсан. Би бол газар тариалан сүн бүтээгдэхүүн боловсруулдаг горшоотой. Тэгээд энэ талаар бас зээл тусламж өгч байгаа явдал хөдөө аж ахуй яам жижиг дунд үйлдвэр энд бол хамт бас баярлж байна. Хоршоо бол олон чиглэлээр өгч байсан. Тухайлах юм бол эд хэрэглэгчдийн хоршоо, тэгээд одоо хөдөө аж ахуйн нэгдлүүд 90 оноос хойш зах зээлийн үеийн шинэ маягийн хоршоо энэ 90 жилийн хугацаанд бас хамтрал хүмүүн байгуулж бас тухайн үед нуглаач болж байсан. Тэгээд ер нь бол энэ байгууллага 90 жилийнхаа дөхөнд бол одоо жаргал зовлон туулж нийгмийн амьдралд бол ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Төрөөс хоршооллыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэлээ. Мөн иргэдэд зөв ойлголт өгч, хоршоол бол зөвхөн эмзэг бүлгийнхний эрхэлж, банкныхны тойрч гүйдэг зүйл биш гэдгийг хэлсэн юм а. Шууд ариуна мөнгөн шагаанаар мэдээллээ.